1789 онд Францын хувьсгал дэлхий дахинд эрх чөлөө, тэгш эрх, ахын дүүсийн барилдах хэмээх орчин цагийн хүн төрөлхтний оршихуйн суурь тулгуур болсон олон үнэт зүйлсийг тунхагласан байдаг. Францын хувьсгалын оюун санааны лидерүүд хүн бүхэн төрөлхтөө эрх чөлөөтэй, тэгш эрхтэй гэдгийг хуульчилж, орчин үеийн хүний эрхийн суурийг анх тавьцгаасан. Гэвч Францын хувьсгалаас 300-ны дараа 21-р зууны Парис хот хүний эрхийн талаарх цоо шин хамгийн их маргаан дагуулсан нэгэн философийн хувьсгалыг дөнгөж сая эхлүүлээд байна. Энэ удаагийн хувьсгал нь хүн хэрхэн амьдрах тухай биш, харин хүн хэрхэн үхэх тухай тунхаглал болон хувирчээ. Францын парламент саяхан олон жил үргэлжилсэн ширүүн мэтгэцээний эцэст нэгэн түүхэн хуулийг батлав. Эдгэршгүй хүндөвчт, бие мах бодийн болон сэтгэл санааны тэсвэрлэшгүй шаналлтай нүүр тулсан насанд хүрсэн иргэдэд сайн дурын үндсэн дээр эмнэлгийн тусламжтайгаар өөрийнх нь амийг таслах эрхийг аль биесээр зөвшөөрөв. Хүмүүс үүнийг янз бүрээр л харж байна. Өнгөц харахад эрүүл мэндийн салбарын шинжилэлт мэт харагдаж болох ч үнэндээ бол энэ шийдвэр нь бидний төсөөлж байгаагаас илүү том философик агуулгатай шийдвэр байв. Энэ бол хүн төрөлхтний хувьд амьд явах нь миний эрх үү, эсвэл миний хизээж бууж өгч болдоггүй үүрэг үү гэсэн оршихуйн хамгийн гүнзгий асуултыг хүндсэн үйл явдал болов. Францчууд өнөөдөр парламентынхан баталсан энэ шийдвэрийг дийлэнх олонхоор эцсийн эрх чөлөө хэмээн нэрлэж байна. Гэхдээ энэ сэдвийн гүн рүү орохын өмнө бид нэг зүйлийг маш тодорхой ялгаж ойлгох ёстой. Хэвлэл мэдээллээр үүнийг шуудал эвтанац хэмээн аль бие усны томьёогоор нэрлэж байгаа боловч Францын хууль болон амьдрал дээрх бодит байдал дээр үүнээс эрс өөр ялгаатай хэвээр байна. Ангаах ухаан болон хууль зүйн хувьд үхлийг сонгох хоёр үндсэн ойлголт байдаг. Нэгдүгээрт гэвэл аль бие усны хэвлэл мэдээллүүдийн нэрлээд байгаа энэхүү эвтанац гэх ойлголт юм. Энэ нь эртний грекийн юу буюу сайн гэсэн угтвар дээр санатос буюу үхэл хэмээх дагаврыг нэмж байгаа ойлголт юм. Өөрөөр хэлбэл сайн үхэл буюу зовлонгүй үхэл гэсэн утгатай. Энэ тохиолдолд эмч өөрөө тариурыг барьж өвчтний биед үхлийн тунх шахаж амьсгалыг нь тасалдаг жамтай. Өөрөөр хэлбэл тухайн хүнийг эцсийн замд нь үдэж тэр хүнийг өхүүлж байгаа хүн нь өөрөө эмч байх ёстой. За тэгвэл хоёрдугаарт гэвэл эмнэлгийн тусламжтайгаар амиа ээгүүтгэх assisted suicide гэх ойлголт бий. Франц улс чухамдаа энэ замыг сонгосон юм. Энэ тохиолдолд эмч зөвхөн үхэлд хүргэх эмийг хуулийн дагуу бэлтгэж өвчтний хажууд тавьж өгөх үүрэгтэй. Харин эмийг уух уу эсвэл тариаг өөртөө шахах уу гэдгийг өвчтөн өөрөө шийдэж өөрийнх нь гараар бүрэн ухамсартайгаар үлдэх ёстой. Эцсийн шийдвэрийг, эцсийн үйлдэлийг хувь хүн өөрөө л гаргах ёстой гэсэн үг. Энэ нь эмчийг алуурчин болгохгүй байх. Нөгөө талаас өвчтөн өөрийнхөө үхлийн өмнө 100% хариуцлага үүрэх гүн ухааны нарийн зааг юм. Бид энэ ертөнцид эрэхтэй өөрсдийнх нь хүслээр ирээгүй. Хинч би төрмөр байна гэж хүсэлт гаргаж энэ хорвоод мэндэлдэггүй. Төрөлт бол биднээс үл хамаарах байгалийн болоод эцэг эхийн өгөгдөл байдаг. Тэгвэл яагаад бид энэ ертөнцөөс буцахдаа тэр тусмаа амьдрал нь ямар ч утга учиргүй болж зөвхөн өвчин шаналлын там болон хувирсан тийм хүнд үед өөрийнх нь үхлийг дуудаж зовлон шаналлаас ангижрах шийдвэр гаргах эрхгүй байдаг вэ? Миний бие, миний оюун ухаан, миний өмч юм бол өмчлөгч нь түүнийг хизээ дуусгахаа яагаад төр засгаар, хууль цаазаар эсвэл шашны номлолоор зааглах ёстой гэж яг л иймэрхүү асуултууд олон зууны туршид хүмүүсийн дунд эргэлдсээр ирсэн. Энэхүү философийн эрс тэрс асуулт нь өнөөдөр зөвхөн Францыг бус дэлхий дахныг хоёр хуваагаад байна. Нэг хэсэг нь үүнийг хүн төрөлхтний олж авч чадсан хамгийн дээд хүмүүнлэг эрх чөлөө гэж харж байхад нөгөө хэсэг нь үүнийг хүний нийгмийг эргэж буцалтгүй мөхөл ёс зүйн дороотол руу түлхэх чөтгөрийн гэрээ хэмээн нэрлэж байна. Үхэл гэдэг өөрөө хизээж ялагдашгүй хүчин байсаар ирсэн. Аль цаг үед хинч үхлийг ялан дийлж байгаагүй. Гэтэл одоо хүн төрөлхтөн технологи болон ангаах ухаан мөн хуулийн хүчээр үхлийг өөрийнхөө хяналтанд оруулахыг зорж эхэллээ. Тэгвэл одоо үргэлжлүүлээд үхэх эрхийг хуулиар зөвшөөрсөн улсууд тэдний туршлага бидэнд юуг батлаж мөн юуг анхааруулж байдаг талаар үргэлжлүүлэн ярив.
Дэлхий дээр хамгийн анх буюу 2002 онд Нидерланд улс, түүний дараагаар Бельги зэрэг улсууд эвтаназ болон эмнэлгийн тусламжтайгаар амиа ээгүүтгэх эрхийг хуульчилсан байдаг. Европын эдгээр орнуудын хувьд хүний бие даасан байдлыг дээдлэх либерал философийн хамгийн туйлширсан, гэхдээ хамгийн логиктой цэгт хүрсгэлсэн улсууд. Тэдний философи нь маш энгийн бөгөөд туйлын хүчтэй байдаг. Хэрв орчин үеийн ангаах ухаан хүнийг өхүүлэхгүйгээр хүчээр амьдруулж чаддаг болсон бол хүн өөрөө тэрхүү зохиомл оршин тогтнолоос татгалзах эрхтэй байх ёстой гэх ойлголт юм. Энэхүү философийг тэд баримталдаг. Гэвч Бельги болон Нидерланд улсууд үхлийг хуульчилснаар нэгэн асар том ёс зүйн маргааныг эхлүүлсэн. Тэд зөвхөн бие махбодын өвчтөе хүмүүст бус эмчлэгдэшгүй гүнзгий сэтгэл зүйн шаналлалтай буюу биеийн эрүүл боловч сэтгэл зүйн гүн хямралд орсон хүмүүсийг ч мөн үхэх эрхээр хангасан юм. Эндээс философийн хамгийн хүнд асуулт урган гарч ирдэг. Биеийн өвдөлтөөс сэтгэлийн өвдөлт илүү хүнд байдгүй. Хорт хавдар биеийг идэж устгадаг бол хүнд хэлбэрийн сэтгэл готрол хүний оршихуйг сэтгэл санааг тэр чигт нь устгадаг гэсэн үг. Гэхдээ биеийн хавдар рентген зургаар эсвэл шинжилгээгээр харж хэр ноцтой байгааг төвшинг нь тодорхойлж болдог бол сэтгэлийн шарахыг хэрхэн хэмжих вэ? Энэ хүн үнэхээр эдгэршгүй хүнд сэтгэлийн шарахтай юм байна. Энэ хүн иймээс үхэх нь зөв гэж яг хэн тодорхойлж шийдэх эрхтэй вэ? Тэгэхээр Европт энэ мэтээр хувь хүний эрх чөлөөний үүднээс үхлийг зөвшөөрсөн байдаг бол Латин Америкийн Колумб улсын хувьд энэ түүх эрс өөрөөр бичигдсэн юм. Колумб бол хүн амынхан дийлэн хэсэг нь маш гүнзгий католик шашинтай Бурхны үгийг дээдлэн дагдаг улс. Католик шашны номлолоор амь насыг зөвхөн Бурхан олгодог. Иймээс түүнийг зөвхөн Бурхан л буцааж авах хэрэгтэй хэмээн номлодог. Гэвч 1997 онд Колумб улсын үндсэн хуулийн шүүх гайхамшигтай философийн дүгнэлт гаргасан юм. Шүүхийн зүгээс нэр төртөөгөр амьдрах нь хүний үндсэн эрх мөн юм бол нэр төртөөгөр үхэх нь ч мөн тэрхүү эрхийн салшгүй нэг хэсэг хэмээн тунхаглав. Энэ нь шашны итгэл үнэмшлээс илүүтэйгээр хүнийг зовлон шаналл дунд нь өршөөлгүйгээр тарчлах нь төр засгийн хувьд хамгийн харгас үйлдэл хэмээн үзсэн хэрэг байв. Ийхүү Колумб улс шашны гүнзгий уламжлалтай хэдий ч Америк твээс хамгийн түрүүнд үхэх эрхийг хуульчилсан улс болсон юм. Тэгвэл Швейцар улсын жишээ хамгийн хачирхалтай. Швейцар улсад үхлийн аялал жуулчлал хийгддэг онцлогтой. Учир нь Швейцар нь зөвхөн өөрийн иргэдтэй бус гадаадын иргэдэд үхэх үйлчлэгээ үзүүлдэг дэлхийн цорын ганц улс юм. 1940-од оноос хойш тус улсад амин хувиа хичээсэн сэдвтэй биш л бол бусдыг амиа ээгүүтгэх үйлдэлд нь туслахыг хуулиар зөвшөөрсөн байдаг. Үүний үр дүнд тус улсад үхлийн аялал жуулчлал гэх ойлголт бий болсон. Жил бүр Герман, Британи, Америк болон Азийн олон орнуудаас олон зуун хүмүүс Швейцарыг зорин нэг талын тасалбар авч ирдэг. Тэд Альпийн улсын үзэсгэлэнт байгальд байрлах тогтлог том байшинд орж хуульч болон эмч нартай ярилцсан, гэрээнд гарын үсгээ зураад хамгийн дуртай хөгжмөө ишиглүүлэн хундахтай үхлийн шингэнийг өөрийн гараар ууж үрд норсцоодог. Тэгвэл яг эндээс философийн нэгэн гашуун үнэн гарч ирдэг. Үхэл хүртэл хөрөнгөтний нийгмийн үйлчлэгээ түүний бараа бүтээгдэхүүн болж хувирсан гэж ойлгож болно. Швейцар руу нисэж очоод нэр төртөөгөр үхэхийн тулд дор хаяж 10,000 орчим доллар шаардлагатай. Тэгвэл энэхүү эцсийн эрх чөлөө нь зөвхөн баячуудын мөнгөтэй хүмүүсийн фидэд чадах тансаг хэрэглээ юу хэмээх асуулт эндээс гарч ирнэ. Ядуу хүн зовлонтойгоо зурлалцсаар эмнэлгийн орон дээр өвчин шаналлалтаа тарчилсаар амьсгал хураадаг бол чинэлэг хүн Бетховны хөгжмийг сонсонгоо тарчлаанаас ямар ч өвдөлтгүйгээр ангижрах нь шударга ёс мөн үү? Тэгвэл Америкийн нэгдсэн улсын хувьд холбооны улсын хэмжээнд бүрэн зөвшөөрөөгүй боловч Орегон болон Вашингтон, Калифорни зэрэг гаруй мужид маш хатуу шалгууртайгаар буюу цаашид 6 сараас илүү хугацаанд амьдрах боломжгүй нь батлагдсан тохиолдолд үхлийг зөвшөөрдөг. Энэ бол Америкчуудын прагматик хандлага буюу үхлийг зөвхөн цаг хугацаагаар хэмжих оролдлого гэж хэлж болно. Харин Америкийн нэгдсэн улсын чанга хойно байрлах Канада улс нь MAID хэмээх хуулиараа дэлхийд хамгийн дэвшилтэд либерал алхмыг хийсэн гэж өөрсдийгөө зарладаг боловч өнөөдөр дэлхийн нийтээр Канадын жишээг хараад айдас давтацгааж байна.
Учир нь хууль хэрэгжих явцад анхны хатуу шалхуурууд суларч өнөөдөр Канада улсад үхэл гэдэг нь эдгэршгүй өвчтнүүдээс гадна нийгмийн эмзэг давхаргийнхны ядуу тарчиг амьдралаасаа ангижрах хамгийн найдвартай гарц болон хувирах эрсдэл үүсээд байна. Канадын жишээ бол хүн төрөлхтний хамгийн том анхааруулга болон хувирсан гэж хэлж болно. Тэгэхээр энэ бүхнээс харахад хүний үхэл гэдэг бол зүгээр нэг амьдрал дуусах, амьдралаа зогсоох хувь хүний физиологийн процесс байхаа нэгэнт болжээ. Энэ бол тухайн нийгэм хүнээ хэрхэн өнөдж, хүний оршихуйн үн цэнийг хэрхэн хэмжиж буйн толны тусгал болон хувирсан юм. Тэгвэл энэ толинд туссан гэрэлт үнцэг буюу хүн өөрийгөө өмчлөх эрхийн тухай эртний философчид хэрхэн тайлбарладаг байсан талаар үргэлжлүүлэн ярив. Хүн төрөлхтний түүхэнд эрх чөлөө гэдэг үг ихэвчлэн боодчлолоос эсвэл дарангуйлал болон ядуурлаас ангижрах илэрхийлэл байсаар ирсэн. Тэгвэл өнөөдөр 21-р зуунд эрх чөлөөний хамгийн дээд бас хамгийн радикал хэлбэр нь өөрийнх нь оршихуйгаас чөлөөлөгдөх эрх болон хувираад байна. Үхэх эрхийг дэмжигчдийн үзэл санаа зүгээр ч нэг өвдөлтөөс зугтсан айдас биш бөгөөд маш хүчтэй философи, ёс зүйн суурьтай байдаг. Орчин үеийн хүний эрхийн хамгийн суур ойлголт бол хувь хүний бие даасан байдал буюу өөрийгөө өмчлөх эрх юм. Хэрв миний байшин, миний машин, миний үзэл бодол, миний өмчөн бол миний бие махбод, миний амьдралч бас 100% миний л өмч байх ёстой гэж орчин үед хүмүүс үзэх болжээ. Бид энэ ертөнцөд төрөх хэсгээ өөрөө шийдээгүй. Бас ямар өвчин тусаж, яаж зовхооч өөрсдөө сонгодоггүй. Гэхдээ ядаж энэ бүхэн утга учиргүй болж тэсвэрлэшгүй там болон хувирсан тэр үед өөрийнхөө түүхэнд хизээ хэрхэн цэг тавихаа хүн өөрөө шийддэг байх ёстой гэж энэ төрлийн философчид үздэг. Төр засаг надаас татвар авч шашин шүтлэг миний сүсэг бишрлийг шаардаж болохч миний мэдэрч буй өвдөлт шаналлыг тэд хизээч хуваалцаж чадахгүй. Тиймээс өмнөөс минь шаналж өвдөж чадахгүй хүмүүс миний өмнөөс амьдрахыг шаардах эрхгүй гэдэг нь энэхүү хуулийг дэмжигчдийн хамгийн хүчтэй аргумент юм. Энэхүү санаа нь огтхон ч шин зүйл биш бөгөөд одоогоос 2000 жилийн өмнөх эртний Ромын стоик гүн ухаанаас ихтэй. Стоикчуудын хувьд амьдрал уртаараа биш харин чанараараа хэмжигддэг байв. Амьд байна гэдэг нь зүгээр л зүрх цохилохын нэр биш харин оюун санаа саруул бардан байхыг хэлнэ. Стоицизмын хамгийн агуу сэтгэгчдийн нэг Сенека үхлийн талаар гайхамшигтай бөгөөд зэвхий хүүтэн нэгэн зөвлөлийг бидэнд үлдээсэн юм. Тэрээр хэрв өрөөнд утаа дүүрч чиний амьсгалыг боогдуулж эхэлбэл чи тэнд тэсэж үлдэх албагүй. Хаалга үргэлж нефттэй байдаг гэх ойлголт юм. Хүн өвчнөдөө идэгдэж өдөр бүр тарчилж байхдаа үхлийг хүлээж хэвтэх нь стоикчуудын хувьд жинхэнэ боолчлол мэт санагддаг байв. Иймээс өөрөө утаагаар дүүрэх үед өөрийнх нь хүслээр хаалхыг онгойлгоод гарах нь ялагдал биш харин эрх чөлөөт хүний хийж чадах хамгийн дээд зэргийн зоригт сонголт гэж тэд үздэг. Үхэл бол шийтгэл биш харин зовлонгоос ангижрах эцсийн гарц гэх утгаар энд яригдж байна. Энэхүү эртний гүн ухаан орчин үед нэр төртэй үхэл хэмээх хөдөлгөөн болон хувирсан. Үхэх эрхийг шаардаж буй хүмүүс амьдралыг үдсэн ядсандаа эсвэл сэтгэл санаагаар унсандаа бус харин амьдралынхан хамгийн сайхан дурсамж хүнгийнх бардамлаа хамгаалж үлдэхийн тулд энэхүү сонголтыг хийдэг болсон. Хорт хавдрын эцсийн шатанд орж, тархины үйл ажиллагаагаа алдаж, өдөр бүр хүний гарт орж, хайртай үр хүүхдүүдийнхэн өмнө өөрийнх нь хамгийн арчаагүй, хамгийн өрөвдөлтөй, зовлондоо эерэгдэн орилж буй дүрийг үлдээхийг хүсэх хүн байхгүй биз. Үхлийн өвчнөөр шаналсан, хүний гарт орсон хүмүүсийн хувьд амьсгалын аппаратад залгаатай, өвчин намдагчид мансууран ухаангүй хэвтэх махан бие, хүчээр амьдаар торгоох нь амьдрал биш, харин ердөө биологийн оршин тогтнол болон хувирдаг. Иймээс өөрийнх нь оюун ухаан саруул байгаа дээр хайртай хүмүүсээ тойруулан суулгаж, инээмсэглэнгээ салах ёс гүйцэтгээд өөрийнх нь түүхийг өөрийнх нь зохиолоор төгсгөх нь хүн байхын хамгийн том нэр төр, эрх чөлөөний дээд хэлбэр гэж тэд үздэг. Энэ өнцгөөс харвал эмнэлгийн тусламжтайгаар үххийг зөвшөөрөх нь аллах биш, харин нийгмээс хүнд үзүүлж буй хамгийн дээд инрэл болон хувирдаг. Гэвч хүн төрөлхтний нийгэм гэдэг цагаан цаас биш. Нэг хүний эрх чөлөө нөгөө хүнийг ангал руу түлхэх хүч болох тохиолдол цөөнгүй байдаг. Хэрв бид үхлийг инрэл хэмээн нэрлэж, хуулийн хүрээнд хүн алах эрхийг нээж өгвөл энэ хууль цаашдаа ямар аимшигтай үр дагаврыг авчирч болох талаар төсөөлөхөж хэцүү.
Одоо үргэлжлүүлээд хуулийн дагуу өөрийгөө ягүйтгэх эрхийн хамгийн харгас сул талуудын талаар дэлгэрүүлэн ярив. Хэрв энэ дэлхий дээр амьдарч байгаа хүн бүхэн төгс ухамсартай, хэний ч нөлөөнд автдаггүй, нийгэм тэр чигтээ адил тэгш баян чинэлэг байсан бол сая ярьсан нэр төртэй үхлийн гүн ухаан ямар ч маргаангүйгээр зөв байх байв. Гэвч хүний нийгэм хизээч тийм цагаан цаас шиг цэвэр ариун байдаггүй. Бидний амьдарч буй бодит ертөнцид мөнгө болон ядуурл, нийгмийн дарамт, хувийн эрх ашиг үргэлж сүүдэрмэт биднийг дагаж явдаг. Тийм ч учраас өөхөх эрхийг хуульчлах нь хүний эрхийн ялалт бус, харин хүн төрлөختнийг эргэлт бусалтгүй ангал руу түлхэх чөтгөрийн гэрээ гэж өөхөх эрхийг эсэргүүцэгчд үздэг. Эхлээд философийн суурилан өнгийн Германы агуу сэтгэгч Иммануэл Кант хүний амь насыг үнэмлэхгүй дээд үнц нь хэмээн тодорхойлсон байдаг. Түүнийхээр бол хүн өөрөө зориг болохоос ямар нэг зүйлд хүрэх хэрэгсэл биш гэж үздэг. Хэрв хүн зовлонгоосоо салахын тулд өөрийгөө устгаж байгаа бол энэ нь өөрийнхөө оршихуйг зүгээр л өвдөлтгүй байх төлөвт хүргэх хэрэгсэл болгон ашиглаж өөрийгөө доромжилж буй хэрэг болж хувирна гэсэн үг. Кантийн философор хүн өөрийгөө боолчлох эрхгүй байдгийн адилаар өөрийгөө устгах эрхч мөн байхгүй. Амьд явах нь бидний сонголт биш, харин бидний мөн чанар бөгөөд нийгэм үүнийг ямар ч үнээр хамгаалах ёстой. Хэрв бид хүн алхахыг дээд инэрлгээд нэрлэчих бол хүн төрлөختний ёс суртахууны хамгийн бат баг нь нуран унах болно. Өөхөх эрхийг эсэргүүцэгчдийн хамгийн хүчтэй хууль зүйн болоод нийгмийн аргумент нь гулсамтгай налуугийн онол хэмээх онол байдаг. Энэ нь ямар учиртай вэ гэвэл хэрв чи уулын уруу нэг л гулсаж гэлбэл дунд нь зогсох ямар ч боломжгүй бөгөөд хамгийн доод ёроолт нь очиж байж л зогсно хэмээх философик санаа юм. Үхлийг хуульчлахдаа улс орнууд анхлан сайн санааны үндсэн дээр маш хатуу шалгуураар эхэлцгээдэг. Зөвхөн 6 сар амьдрах хугацаа үлдсэн тэсвэрлэшгүй өрөвдөлт хорт хавдартай хүмүүст л зөвшөөрнө гэх мэтээр. Гэвч явандаа шалгуур нь улам бүр суларсаар байдаг. Хорт хавдартай хүн үхэж болж байхад яагаад Паркинсоны өвчтөй эсвэл тэрэгэнцэртэй хүн үхэж болохгүй гэж хэмээн ард иргэд шаардаж эхэлдэг. Үүний дараа биеийн өвчтөй хүн үхэж болж байхад яагаад сэтгэл готролтой хүн үхэж болохгүй гэж хэмээн заргалтна. Эцэстээ амьдралаас уйдсан хинж байсан эмнэлэгт очиод үхлээ захиалж болдог ямар ч хяналтгүй нийгэм рүү гулсан орох эрсдэлтэй. Үүнийг хамгийн тодор, хамгийн аимшигтайгаар батлаж буй бодит жишээ бол өнөөдрийн Канада улс юм. Канада улс нь 2016 онд MAID буюу Medical Assistance in Dying хэмээх үхэх эрхийн хуулийг баталсан. Анх зөвхөн эдгэршгүй өвчтөй хүмүүст зориулагдсан байсан энэ хууль нь хэдхэн жилийн дотор ямар аимшигтай мангас болон хувирсныг дэлхийн нийтээрээ өнөөдөр харж байна. Өнөөдөр Канадад хүмүүс зөвхөн өвчнөөсөө болоод бус ядуурл мөн гэр оронгүйгээсээ нийгмийн халамж авч чадахгүйгээсээ болоод MAID-д хандаж эмнэлгээр үхлээ гүйцэтгүүлэх болжээ. Ганцхан жишээ дуртахад хүнд хэлбэрийн харшилтай нэгэн эмэгтэй засгийн газраас амьдрахад тохиромжтой орон сууц олж чадалгүй олон жил гудамжинд зовсны эцэст MAID-д хандахад төр түүнд байр олоход нь туслахын оронд үхэх хүсэлтийг нь ёсоор болгож амьсгалыг нь тасалсан байдаг. Мөн Канадын бодлон хамгаалах яамнаас Ахмад дайчдыг хамруулдаг дайны дараах сэтгэл гутралын эмчилгээг Ахмад дайчдад санал болгохын оронд хэрв танд хэцүү байгаа бол MAID буюу үххийг сонгож болно шүү хэмээн зөвлөсөн нэвэрч маш том дуулиан дэгдээж байв. Эдгээр жишээнүүдээс үндсэндээ ёс зүйн 2 том дороотол харагддаг. Төр засаг өөрийнхөө иргэдийг эмчлэх, тэрэгэнцрийг нь хавж өгөх, орон байраар хангах, насан туршид нь тэтгэмж тэтгэвэр өгөх нь маш өндөр зардалтай байдаг. Харин тэдэнд үхэх тариа хийх нь төсөвт хамаагүй хямдаар тусдаг. Үхэх эрх нь явандаа төр засгийн хувьд ядуу болон өвчтөй нийгмийн хэрэггүй хүмүүсээсээ салах, төсвөө хэмнэх нууц хэрэгсэл болон хувирч байна хэмээх маш ноцтой хардлага эндээс төрдөг. Түүнчлэн үхлийг зөвшөөрсөн нийгэмд бий болдог хамгийн аимшигтай зүйл нь нийгмийн чимээгүй дарамт юм. Та төсөөлөд үзээрэй. Та 80 настай хүнд өвчтөй таныг амьд байлгахын тулд таны үр хүүхдүүд байдгаан зарж өдөр шөнөгүй ажиллаж өрөнд орж байна. Үхэх хуйлгүй нийгэмд бол танд болон таны үр хүүхдүүдэд өөр сонголт байхгүй тул бүгд л үүнийг хувь тавилан хэмээн хүлээж авч даван туулдаг. Гэтэл үххийг хуулиар зөвшөөрсөн нийгэмд танд сонголт гарч ирнэ. Та дотроо амьдрахыг хичнээн хүсэж байсан ч хүүхдүүдийнх нь зовж байгааг хараад ингэж бодож эхэлнэ.
Хэрвээ би өнөөдөр үхэх шийдвэрээ гаргачихвол миний хүүхдүүд өрнөөс гарч амар сайхандаа жаргана. Би тэдэнд ачаа дараа болохоо болно гэж бодож эхэлнэ. Ингэснээр хуулиар олгогдсон үхэх эрх нь ахмад наснууд өвчтөе хүмүүсийн хувьд бусдын төлөө буюу хайртай хүмүүсийн төлөө хийх ёстой үхэх үүрэг болон хувирдаг. Хүүхдүүд нь шууд хэлэхгүй байсан ч нийгмийн уур амьсгал нь чи үхэж болох байтал яагаад хүмүүсийг ингэж зовоогоод амьд яваад байгаа юм бэ хэмээн хүйтэн харцаар тэр хүмүүсийг амиа хорлоход чимээгүйх нь түлхдэг. Энэ бол хүнлэг эрх чөлөө огтосоо биш. Харин хөгшин болон сул дорой хүмүүсийг хог мэт устгадаг нийгмийн харгислал болон хувирна. Нэр төртөө үхэл гих гэрэл гушигны ард ийм л аимшигтай сүдэр нуугдаж байдаг. Тэгвэл энэ бүх маргааны яг голд нь хамгийн хүнд ачааг үүрч үлддэг нэгэн хүн бий. Тэр бол өвчтний нүүр рүү харж байгаад амьсгалыг нь таслах эцсийн алхмыг хийх ёстой. Эсвэл үхлийн эмийг нь найруулж өгөх ёстой эмч хүн юм. Эмч хүн хүний амийг аврах тангар өргөссөн байтлаа хүний үхлийн ирж болон хувирах тэр мөчөд тэдний дотоод ертөнц ямар өөрчлөлт гарах бол одоо үргэлжлүүлээд эмч нарын тухай дэлгэрэнгүй авч үзье. Ангаах ухааны сургуульд орсон эхний өдрөөсөө л эмчнэр үхэл хэмээхэд айсантай тулалдахаар бэлтгэгддэг. Тэдний тархинд хизээж бууж өгч болохгүй эцсийн амьсгалыг нь тасартал хүний амийг аврахын төлөө тэмцэх ёстой гэсэн хөдлөшгүй кодыг суулгадаг. Энэ бол одоогоос 2500 гаруй жилийн өмнө бичигдсэн Гиппократийн тангаргийн хамгийн гол цөм буюу Primum non nocere буюу өөрөөр хэлбэл юуны өмнө өвчтөнд хор бүү хүрүүг хэмээх алтан дүрмээс ихтэй ойлголт юм. Гэтэл үхлийг хуульчилсан нийгэмд эмч хүн генетхэн аврагчийн дүрээсээ үхлийн элчийн дүрд шилжих шаардлагатай болдог. Хэдийгээр хууль үүнийг зөвшөөрч өвчтөн өөрөө гуйж байсан ч хүний амийг таслах нь эмч хүний хувьд хизээж энгийн ажил байдаггүй талаар үхлийг хуульчилсан улс орнуудын эмчнэр ярилцгаадаг. Канада болон Нидерландын олон эмчнэр эвтаназ гүйцэтгснийхэн дараа гүнзгий сэтгэл гутралд орцгоож ёс суртахууны гэмтэл хэмээх сэтгэл зүйн хүнд байдалд ордог болохыг судалгаанууд харуулдаг. Тэд өвчтнийг зовлонгоос нь салгасан гэдгээ ухаарах боловч шүн унтах бүртээ би өнөөдөр хүн адчихлаа гэх аимшигтай зөрчилдөөнтэй нүүрэлддэг. Хэрэв нийгэм хэн нэгнийг үххийг зөвшөөрч байгаа бол тэрхүү үхлийг гүйцэтгэх алуурчны хар бор ажлыг цагаан нөмрөхнүүдийн нуруунд тогхох нь үнэхээр шудраг хэрэг гэж үү? Тэгвэл үхэх эрхийг эсэргүүцдэг, мөн хүний амьдралын үн цэнийг дээдэлдэг эмчнэрийн санал болгодог хамгийн хүчтэй өөр нэг арга зам нь хөнгөвчлөх эмчилгээ юм. Сэтгэл судлал болон ангаах ухааны маш чухал нэгэн үнэн байдаг. Хүмүүс яг үнэн хэрэгтэй бол үххийг хүсдэггүй. Тэд зүгээр л өвдөлтөө зогсоохыг хүсдэг. Тэсвэрлэшгүй өвдөлт нь хүний амьдрах хүслийг устгаж зөвхөн энэ тамл дуусаасаа гэсэн сохор хүсэл рүү түлхдэг. Тэгвэл хөнгөвчлөх эмчилгээний гол зорилго нь өвчнийг эдгэх бус. Харин үлдсэн хугацаанд нь өвчтний өвдөлтийг дээд зэргээр намдааж сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж хайртай хүмүүстэйгээ утга учиртай цагийг өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршдог. Хэрв орчин үеийн ангаах ухаан морфин зэрэг хүчтэй эмүүдийн тусламжтайгаар ямар ч өвдөлтийг 100% намжааж чаддаг бол хэрв өвчтөнд сэтгэл зүйч асаргааны совилогч нар 24 цагийн турш үүдчилж хүн гих мэдрэмжийг нь байнга өгч чадаж байвал тэр хүн үххийг гуйх байсан уу гэдэг асуулт гарч ирнэ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар эвтаназ гуйж байгаа хүмүүсийн 90 гаруй хувь нь хөнгөвчлөх эмчилгээнд хамрагдаж өвдөлт нь намдсан даруйд үхэх шийдвэрээс эргэж буцацгаасан байдаг. Энэ бол маш том хариулт. Эндээс харах юм бол үхэх эрх шаардаж буйна. Үнэн дээр хүний эрх чөлөөний илрэл бус. Харин тухайн улс орны эрүүл мэндийн тогтолцоо хичнээн дорой байгаа. Хөнгөвчлөх эмчилгээ хангалттай хөгжөөгүй нь шууд үр дагавар гэдэг нь тодорхой харагддаг. Одоо тэгвэл үргэлжлүүлээд бас нэгэн чухал үнний талаар ярих ёстой. Улс орнууд төр засгийн удирдлагууд хөнгөвчлөх эмчилгээний төвүүдийг олноор нь барих, мөн өндөр үнэтэй өвчин намдах эмээр хангах, совилогч нарын цалинг төлөх нь төсөвт маш их дарамтыг учруулдаг. Нэг хүнд өвчтнийг сар жилээр амьд байлгаж, түүнийг тасралтгүй асрах нь олон 10 мянган долларын өртөгтэй ажил болдог. Харин үүний оронд үхэх эрхийг нь нээж өгөөд нэг удаагийн үхлийн тариаг хэдхэн доллараар хийчих нь төр засгийн хувьд асар их мөнгө хэмнэх шилдэг арга юм. Иймээс эвтаназыг хуульчлах нь нийгмийн зүгээс өвчтөе хүмүүстэй харуулж буй инэрл огтоосоо биш. Харин тэднийг асрах үүргээсээ мултрах гэсэн төр засгийн хамгийн увайгүй хямдхан гарц гэж олон хөгжингүй улс орнуудын иргэд харцгаадаг.
Жинхэнэ нэр төртэй үхэл гэдэг нь тариа хийх гэж ухаан алдрахын нэр биш, харин амьсгал тасрах эцсийн мөч хүртлээр нийгэмдээ хаягддаггүйгээр хэн нэгнээр асруулж, хүний ёсоор хайрлуулж дуусгахыг хэлдэг. Эмч хүний дангараг, хүний нийгмийн мөн чанар, ийхүү технологи болон хууль эрх зүйтэй яг энэ цаг мөчид мөрөгдөж байна. Бидний бие мах бод, бидний өмч мөн боловч бид нэг нэгнээсээ хамааралтай нийгэм хэмээх маш том сүлжээний эд эсүүд юм. Одоо тэгвэл үргэлжлүүлээд төгсгөл хэсэг буюу арай илүү гүн ухааны асуудал руу шилжээ. Хүн төрлөختөн бид бүхэн хамгийн анх үүссэн цагаасаа эхлэн үхэлтэй тэмцэлцээр ирсэн. Бид тахал өвчнийг ялан дийлж, байгалийн гамшигыг сүрэн зогсож, дундаж наслалтыг 2 дахин уртасгаж чадсан. Гэвч бид хичнээн хөгжлөөж, үхлийг хизээж ялж чадахгүй хэмээх үнэмлэхгүй үнэнтэй эвлэрхээс өөр аргагүй. Иймээс ядчил зарим улсууд өөрсдийнхөө хэмжээнд үхлийг удирдах оролдлого хийж байгаа нь сүүлд болсон Францын жишээ гэж хэлж болно. Энэ бол зүгээр л нэг хуулийн заалт, эсвэл ангаахын шинжлэл огтосоо биш. Энэ бол хүн төрлөختний оршихуйн хамгийн том зөрчилдөө юм. Нэг талаас өөрийнх нь амьсгалыг таслах эрхийг шаардах нь хувь хүний эрх чөлөөний хамгийн дээд, хамгийн төгс хэлбэр мэт харагддаг нь маргаангүй үнэн. Миний бие, миний амьдрал, миний шийдвэр хэмээх стоик гүн ухааны бардам тунхаглал энд оршдог. Гэвч нөгөө талаас энэхүү эрх чөлөөний хөшигний ард хүн төрлөختнийг ёс суртахууны ёроолгүй ангал руу татах аимшигтай хүч нугдаж байдаг. Хэрв бид хүн алхахыг инэрлэгээд хуульчлчих юм бол бидний нийгэм өвчтөй болон ядуу, хөгшин, сул дорой хүмүүсээ хайрлан халамжлахын оронд үххийг нь зөвшөөрч байна гэд хамгийн хямдхан бөгөөд хамгийн харгас гарц руу чимээгүйхэн түлхдэг ертөнц болон хувирах эрсдэлтэйг Канадын гашуун жишээ бидэнд сануулсаар байна. Үхэл бол амьдралтай эсрэг тесрэг зүйл огтосоо биш. Харин үхэл гэдэг бол өөрөө амьдралын салшгүй нэг хэсэг. Франц улс болон бусад улс орнуудын гаргаж буй энэхүү шийдвэрүүд нь биднийг зөвхөн хэрхэн амьдрах тухай биш, харин хэрхэн төгсөх тухайгаа гүнзгий бодоход дахин нэг хүргэж байна. Эцсийн эцэст жинхэнэ эрх чөлөө гэдэг бол үхэх эрхтэй байхад биш, харин үхлийг сонгох шаардлагагүйгээр нэр төртөө ямар ч өвдөлтгүй хайр халамжаар дүүрэн амьсгал хураах нөхцөлийг бүрдүүлсэн тийм нийгмийг бүтээхэд оршдог байж болох юм. Тэгэхээр өнөөдрийн бэлтгэж хүргэсэн дугаар маань та бүхэнд таалагдсан байх гэдэгт найдаж байна. Хүн бүхэн дор бүрнээ нэгийг бодож тунгааж өөр өөрсдийгөө дүгнсэн байхаа гэдэгт бол итгэж байна. За ямар ч тач өнөөдрийн дугаар маань ингээд энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяр та.